Йога сайн байцгаана уу залуусаа, энэ талаас Гокужими очроо байна. За өнөөдөр та нарт яаж жинэ нэмэх вэ гэж та нарт simple зөвлөгөө өгöd өгье. За жинэ нэмэхийн тулд бид нэр одоо өдөр шатж байгаа калориос илүү калори авч жинэ нэмдэг гэсэн үг. Тэгэхээр та нар юу гэж ойлгож олъё гэдэг. За жишээ энэ бол та нарын анх өнөөдөр энерги шүү дээ, тэ. За та нар өдөрт 3000 калори авал та нарын жинчин гээд хэвэндээ байна гэсэн үг шүү дээ, тэ. Тэгтээ та нарт 3500 калори авал тэр илүүт калори 500 калори чинь та нарын юунд оролцсон гэдэг. За тасал хөдөлгөөн хийдэг бол булчингаа заддаг бол тэр 500 калори илүүлэлт нь юунд юуны булчингийн уралтын бие сэргэлтийн процессанд оролцсон гэсэн үг. За тэгэхээр та нар ингэж ойлгож байна. За өглөө та нар босоод энэ чинь 3000 калори шүү дээ. Энэ бол 1000 калоритой хоол тий. Өдрийн жишээ 1000 калоритой хоол. Энд гэхдээ хамгийн симпл аргаар тань зааж байгаа шүү. Энэ яг юм биш. Гэхдээ бүгдээрээ 3000 калори биш. Хүн янз янз шүү. Хаяа 4000, 5000, 6000 калори идэж хүн жингээ нэмдэ. Тэр бас тараа тэрийг ойлгох хэрэгтэй. За та нарын сүүлийн хоол тий. Сүүлийн хоол чинь за жишээ та нар яг ингээл тулаал идчихвэл юу ч болохгүй тий. Та нар өдрийн 3000 калори чинь ингээл яг бэдгэр хэлвэ шүү дээ тий. Энэ нөгөө илүү 500 калори ингээд жишээ гэж бодъё. Та нар ингээд гоож илэн шүү дээ тий. Асраж шүү дээ тий. Тэгэхээр энэ илүүд калори чинь та нарын өөхний эслүүгээ булчингийн ургалтын бийжинг нэмэх тал руугаа ингээд ийш орно гэсэн үг. За тэгэхээр ишээ гойц юмнууд ингээд зөндөө шүү дээ тий. Тэгэхээр танд чи ингээд сороол ийшээ ч ороод байна гэсэн үг. Ийшээ ч ороод байна гэсэн үг. Тэгэхээр та нар илүүд калори чинь бий бол шингэж та нар жингээ нэмдэг гэсэн үг. Энэ чинь та нарын булчингийн ургалтын өөхний эслүү шилжих илүүдээ амар их байл булчин руу өөхний эслүү чинь шилжүүлээд байна. Тэгэхээр калори бас хэтрүүлж болохгүй. За жишээ би альтруу хийсэн 3000 калори шаардаад тэгвэл 500 калори илүү төгөөдвөл та нарын хангалттай сайн булчингийн масаа өөхөө нэмнэ. Бүр ингээд та нар 3000 хийдтэй байж 4500 аваад байвал ерөөхдөө та нарын өөхлтийн процесс чи хамаагүй их явна. Та нарын илүү калори чинь одоо жишээ 500 калори одоо би одоо хийсэн шүү дээ. Одоо та нарын ургалтын өөхний эслүү баг зэрэг орох тий. Бие сэргийхэн калори чинь 500 байсан болвол та нар 500 калориос хэтрүүлээд дахиад нэг 500 мянга өгөөд байвал тэр бүх илүүд калори чинь өөхний эслүүгээ явна гэсэн үг. Тэр та нар харгал нь бүдүүн болно гэсэн үг. Тэгэхээр тэгэж болохгүй шүү залуусаа. Зөв хоолны дэглэм барих хэрэгтэй. Тэгээд гол нь бас макро нутришн бас цаанаар хэлье. Тэгээд уургаа сайн авах хэрэгтэй. Нүүрсээс тосоо сайн таруулж ингэж бариул та нарын одоо жишээ хүнд тасгал хийдгүүл булчингийн мас ч уургана. Та нар тэгээд хоолны дэглэмээ ерөөхдөө зөв барихгүй маха өндөгээ сүүний бүтээгдэхүүн уургаа хангалттай сайн өгөхгүй бол та нарын булчингийн чи сайн уурахгүй би чинь сэргээхгүй. Яагаад гэвэл та нар нүүрс үс хүн тосноосоо илүү калори өгөөдөл наад чин бодвол дотор нь нүүрс үс юу чин шимт хижээл амин хүчил байхгүй зү тэ. Би чинь булчин уурахын тулд амин хүчил хэрэгтэй. Тэгэхээр уурганы тэнцвэр, уурганы хэмжээ, нүүрс үс тосны хэмжээгээ бас сайн авч байгаа. Та нарын гоё ерөөхдөө жиг бие хөгжүүлнэ гэсэн. Зүгээр хамаагүй бүдүүн гахаа болмоор үгүй хамаагүй идэхгүй. За амжилт хүсье. Дараагийн видео дээр уулзъя. Лайк дараа шеэрэхгүй. За дараагийн видео дээр уулзъя. Лайк шеэр дарахгүй бол за ёо.